За өнөөдөр эзний сайныг амтлах гэсэн сэдвтэй номлол байгаа. Түлхүүр ишлэн дуулал 34:8. Эзэн сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хорогддог хүн юутай ерөөлтэй гэж. Амен. Эзэн минь танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Та биднэрт байнга өгөө талархан залбирч байна. Эзэн үнэхээр таныг яаж амтлах ёстой юм? Гэдгийг та биднэрт өнөөдөр хэлж зааж өгөх гэж бод үнэхээр талархан залбирч байна эзэн. Сонсох чигтээ сонсох болтгоо гэж ерөн залбирч байна эзэн. Үг зүрх сэтгэлд нутаглах болтгоо гэж бас ерөн залбирч байна эзэн. Эзэн танд талархъя. Үнэхээр их талархъя. Иесус Христийн нэрээр энэ цугласан бүх хүмүүсийн төлөө бас онлайнаар орж байгаа хүмүүсийн төлөө талархан залбирч байна эзэн. Бас хожим сонсох хүмүүсийн төлөө ч гэсэн талархан залбирч байна эзэн. Та өгөө бид нарт задлж өгөөрэй. Иесус Христийн нэрээр гуйлаа. Амен. За энэ дуулал 34 бол Давид хааны бичсэн дуулал байгаа. Тэгээд Давид хаан яг энэгээр биднийг ингээд урьж штэ. Та нар эзний сайныг амсаж үз. Энэ амсаж үз, монголоор амсаж үзгээд холбоо нэг үйлдэл юм шиг хэлж байгаа боловч англи дээр бол энэ хоёр үйлдэл хэлж байгаа. Taste and see гэдэг. Амс тэгээд юу болохыг хараарай гэсэн утгатайгаар хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид яг тэр хоёр үйлдэл гэдэг. Эхлээд бид нар амсна тэгээд яг бурхан юу хийснийг харна гэсэн үг. Яг ийм утга. Тэгээд юунд бид нарыг урьж яана гэхээр энэ бурханы сайн сайхан зүйл та нар өөрсдөө оролцооч гэж урьж байгаа байхгүй юу? Зүгээр л бурхан нэг сайн гэж тэнд байгаад идэг биш. Бид нар тэр сайн сайхан зүйлд нэгээд хамт оролцоод явах хэрэгтэй байхгүй юу? Тэрийг хэлж байгаа. Тэг гол зүйл нь бол юу гэхээр бидний хувьчилсан харилцаагаар бид нар яг энэ сайн сайхан зүйлд нь оролцсон гэсэн үг тийм. Тэгэхээр бурханы сайныг бид нар зүгээр нэг ингээд онол чолоогоор ингээд нэг бурхан сайн бурхан таавал сайн бурхан гэл ингээд байх биш. Тэ зүгээр сургаар хүмүүс ингээд бурхан ч сайн штай гэд хэлэхэд байгаа. Тэгэхээр сургаар сонсож байгаа биш. Харин бид нар бурханы сайныг бүр ингээд хувьчилж амсаж мэдэх ёстой гэсэн ийм утгыг бол энд хэлж байгаа. Тэгээ амсна гэдэг үгийг яад хэлж байгаа юм гэвэл хүмүүс бүгдээрээ хоол иддэг учраас хоол амталж идэхийг яг мэдэнтэй амсахыг бол яаж амтлахаа хийхийг мэддэг шүү. Мэд хэлээрээ бид нэр амтлахаа хийдэг тийм үү? Хэлэн дээр дандаа юм амтдаг мэдрэхүүнүүд байдаг тийм. Тест бадс гэдэг мэдрэхүүнүүд. Тэгээд бид нэг өвдсөн үед бол тэр маань ажиллахаа бол бид нар амт мэдрэхээ болчдөг шүү тийм. Ковидын үед ялангуяа нэг хүмүүс бүр юмны амт мэдэхгүй, үнээр мэдэхгүй болсон байдаг тийм. Яг тэр шиг хоол идэхдээ бид нар ингэж юмыг амталж мэдэрж байгаа шиг тийм. Та нар нөгөө хоол идэх шоунууд тэр амталж байгаа шүүгчт нь бүр маш нарийн тайлбардаг тийм. Эннийх нь текст чинь тэр ингэж амтагдчихээн тийм. Энийг идэхэд үнэр нь баг ингээд хамраа хамт орж ирж гэдэг юм уу тийм. Тэгээд бүх юм чихэрлэг зүйл, тэр эслэг зүйл, давстай зүйл, гашуун зүйл гэдэг. Монголчууд бид нар өмнө нь амт нөгөө чихэрлэг юм, эсгэлэн юм тийм юм л тэрээс цааш мэддгүйс чи одоо энэ юуны шоунууд төр хоол идэх шоунууд төр бол маш олон янз ингээд амтнуудыг мэдэрч авч байгаа тийм. Тэг бүр японочууд бол үүма гэж амт байдаг гэх тэр нь юуны улаан лойлын амт, помидорын амт, бүр тийм амт байдаг энэ төр гэдэг ингээд тайлбар. Маш олон янзын тийм амтлахаа байдаг байхгүй. Яг тэр шиг бид нар бурханы сайныг маш олон янзаар амсаж мэдэрч чадна гэдгийг хэлхийн тулд энэ амс гэдэг ийм үгийг энэ Давид хаан дуулалтаар хэлсэн байгаа байхгүй юу? Эзэн сайн гэдгийг амс. Тэгээд хар та нар тэрийг хар яаж юм. Тэгээд яаж тэрийг бид нар амсах вэ гэхээр дотор нь хорогдож тийм. Түүний дотор хорогддог хүн юутай ерөөлтэй вэ? Бурханы дотор хорогдож яг хувьцлсан харилцаатай байж ижил бид нар тэрийг мэднэ гэсэн үг байхгүй юу? Тэгэд амс гэдэг нь бас еврейчүүдийн хувьд бол бас их өөр утгатай. Амс гэдэг бол хоолтой холбоотой учраас еврейчүүдийн хувьд хоолоо дандаа дотн хүмүүстэйгээ, дотн харилцах гэсэн хүмүүстэйгээ нөхөрлөж хувааж иддэг гэсэн байхгүй юу?
тэдний хоолны дэглэм өөр те. Хоолны дайет хуультай. Тэр хоолоо яг л тэр хүндэтгсэн хүмүүстэйгээ хувааж иддэг. Тэр нөхөрлж байгаа ойр дотн харилцаж байгаа хүнтэйгээ хоолоо хуваацдаг учраас тэр амс гэдэг үг бас юм маш давхар их утга еврейчүүдэд бас өгж байгаа. Тэгээ бурхан яг найдаж байгаагийн тий энэ хорогдно гэдэг нь бол англиар нөгөө refuge бүр ингээд дотор нь орж харагдах бас trust их эзэн бүр найдах гэсэн утга байгаа байхгүй зүгээр итгэх биш бүх юм ингээд найдах гэсэн ийм утга байгаа байхгүй. Тэгэхээр ийм их гүн гүнзгий утгатай үгээр хэлж яана гэсэн. Тэгээ бурхан ер нь бид нар бурханд итгэхдээ 3 гол зүйлд нь итгэдэг. Бурханд ч тийм ээ Иесуст гээгүү ариун сүнс нээгүү бурханд гэж ярьж байгаа шүү. Бурханд итгэдэг. Бурхан бол сайн бурхан. Бурхан бол ариун бурхан. Бурхан бол зөвхт бурхан. Яг энэ 3 мөн чанар дээр нь бид нар яг итгэсэн байх хэрэгтэй гэдэг. Та нар ямар хэмжээнд тэрийг итгэж байгааг мэдэхгүй. Гэхдээ яг энэ 3 дээр итгэдэг. Одоо тэрний сайн гэдэг дээр бид нар ярьж байна өнөөдөр те. Сайныг намтал гэдэг дээр. Тэгэхээр бурхны сайн гэдэгт бол бурхны инрэл нэгүсэл хайр багтдаг. Бурхны инрэл нэгүсэл хайр. Тэгэхээр бурхны инрэл нэгүсэл хайрыг бид нар бүрэн мэдрэхүүгээр зөвхөн филингээр биш, мэдрэмжээр биш, бүрэн мэдрэхүү. Филин биш, сенсээр. Сенс гэдэг чинь өгөхөр сүнсээрээ бас сэтгэлээрээ бас биеэрээ бүгдээр нь ингэж мэдрэхийг бүрэн мэдрэхүүгээр мэдрэх гэж байгаа. Ингэж мэдэрч авахыг энэ амс гэдэг байгаа байхгүй юу? Амс. Тэгэхээр маш нарийн ойлголт гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ түрүүлсэн хорогдох гэдэг бол найдах гэсэн утгатай. Тэгээ бид нар тэр хорогдож найдснараа яад вөхөр эзнээс 2 зүйлийг авдаг. Нэгдүгээрт нь хамгаалалт, хоёрдугаарт нь хангалтыг авдаг. Тэ? Хамгаалалт аавна гэдэг чинь бид нар аюулгүй дотор орчиж гэнэ гэсэн үг. Хангалтыг аавна гэдэг бол бид нар яад вөхөр амар амгалан дэвшил хөгжил тэгээд өөр ямар сайн сайхан тэр зүйлүүдийг авдаг. Тэгээд тэрийг энэ ишл дотор ерөөлтэй гэж хэлээд байгаа байхгүй юу? Ерөөлтэй өдр хорогдсон хүмүүс яагаад ерөөлтэй гэхээр амар амгалан болдог. Цааш нь бүр дэвшдэг тий prosperity орж ирдэг. Тэгээд тэр хүний амьдрал сайн сайхан зүйлүүд орж ирсэн. Энийг ерөөлтэй гэж хэлээд байгаа. Тэр энэ маш богинохон ишлэл мөртлөө дотор нь маш олон сургаал теологи явж байгаа гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. За дуулал 34-ийн 4-өөс 11-ийг харъя. Өөрөөр хэлбэл энэ өнөөдрийн түлхүүр ишлэлийн өмнөх хойтох ишлэлтэй бүгдээрээ авч үзье. За 34-ийн 4-өөс эхлээд уншъя. Би эзнийг хайсан бөгөөд тэр надад хариулж бүх айцаас минь намайг аварсан. Тэд түүнийг хараад гэрэлтэх болсон бөгөөд тэдний нүр царай дахин ичхүрт орохгүй. Энэ ядуу хүн хашгирахад эзэн түүнийг сонсож бүх сав бэрхшээлээс нь түүнийг аварсан. Эзний тэнгэрлэгч түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж тэднийг авардав. Эзэн сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хорогддог хүн юутай ерөөлтэй вэ? Түүний ариун хүмүүсээ та нар эзнээс эмээгтэн. Түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй. Залуу арсланч гачигдан өлсөж байдаг. Харин эзнийг хайгчид ямар ч сайн юмар гачигдахгүй. Хүүхдүүдээ та нар ирж намайг сонс. Би та нарт эзнээс эмээхийг зааж өгье. Тэр энэ дотор юу явагдаж байгааг харуулж байгаа. Аврал байгаа байхгүй юу? Муу зүйлээс эзэн аварж байгаа тэр процесс энэ дунд явагдаж байгаа. Энэ дунд эзнийг Давид хаан амссан. Энийг өөрөө амссан учраас та нар бас ингэж амсаж үзээч гэж бид нарыг тэр лөө урьж байгаа байхгүй юу? Тэгээд юу гэж вэ? Бүх айцаас минь намайг аварсан. Эзнийг амтлна гэдэг үл яад вөхөр айцаасаа чөлөөлөгдөхийг хэлдэг байна. Тэ? Тэгээд тэр нь юугаар харагдаж байна гэхээр хүмүүсийн царай гэрэлтдэг. Дахиж ичхүүрт ордоггүй. Энэ дандаа чөлөөлөлтийн тухай байгааз. Тэгээ ядуу хүн хашгирахад
эзэн түүнийг сонсож бүх саад бэрхшээлээс нь аварсан. Дахиад чөлөөлөлт яригдж байна энд. За тэгээд эзний тэнгэр илж түүнээс эмэгчдийн эргэн тойж. Эзнээс эмээдтэй биднэрт ганцхан айц явах ёстой гэсэн. Эзнээ сайхан айцтай. Эзнээс эмэгчдийн эргэн тойронд нойж тэднийг амардаг. Бурханаас бид нар эмээснээрээ аврагддаг. Бурханаас эмээснээр бид нар яадаг вэ? Бурханы хамгаалтан дотор ордог штэ. Тэгээд биднийг авардаг ба. За энэ болгоны дараа чөлөөлөлтийн дараа эзний сайныг амсч үзэх гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр чөлөөлөлтөөр бид нар эзний сайныг маш их мэдэрдэг гэсэн үг. Тэгээд дараа нь 4-р ишлэлийн дараа 9-р ишлээс эзнээс эмээгтэн эзнээс эмээгч юугаач дутагддаггүй гэж хэлсэн. Тэгээд залуу арслан ч гэсэн гачигдан үлсчээдэг. Харин эзнийг хайхчид ямар ч юмар гачигдахгүй. Ямар ч юмар. Өгнүүдийг хардаа бүх ямар ч юмар. Тэгээд Давид хаан юу гэж байна? Хүүхдүүдээ та нар ирж намайг сонс. Би та нарт эзнээс эмээхийг зааж өгье. Эзнээс эмээхийг зааж өгье. За энэ 34-р дуулал бол Давидын Саул хаанаас зүхтэж авсан үеийн үйл явдалтай холбоотой байдаг. За 1-р Самуэль 21:10-аас 15 үз. Дараа нь Давид босож тэр өдөр Саулаас зүхтэн Гатын хаан Ахиш руу хурж очив. Гэтэл зарцнаар нь Ахиш энэ хүн тэр нутгийн хаан Давид гэдэг нь биш үү? Тэд түүний тухай Саул мянгыг аж Давид төмийг алав хэмээн дуулж бүжгэлдэг биш үү гэцгээв. Давид энэ үгийг зүрхэндээ хүлээн авч Гатын хаан Ахишаас ихэд имэв. Ийхүү Давид тэдний өмнө эрүүл саруул ухаантайгаа нуун галзуу солиотой юм шиг байн хаалганы самбар дээр юм сараачин сахал руугаан шүлсэн гойжлов. Тэгэхэд Ахиш зарц нартаа та нарын харж байгаа энэ хүн галзуу солиотой юм шиг байна. Юунд та нар түүнийг над руу авчирв. Би галзуу солиотой хүнээр дутлаа гэд миний өмнө галзуу солиотой хүнийг үзүүлэхээр та нар авчирв. Энэ хүнийг миний гэрт оруулах гэв хэмээн өгөөлөв гэж. Тэгээд Давид тэндээс гарч явдаг байгаа тийм ээ. Энд Давид яаж вэ? Дайснуудаас чөлөөлөгдөж байгаа үйл явдал болж шүү дээ. Тэгтээ тэр дайснууд нь Давидыг тэр зарцнаар нь бол таньж шүү. Тэд нар чи таних учиртай. Яагаад гэвэл эдгээр филистичүүд байхгүй юу? Филистичүүдийн урдаа орж исэн Голиатын Давид алсан шүү дээ. Тэр Давидыг царайгаар нь тань. Давидд нөгөө Саулын дуулга муулга томдоод исэн шүү дээ. Дуулга муулагч байхгүйгээр өөрөө очиж тэрийг нүүр царийн танигдахаар очиж яасан. Тэгэхээр зарцнаар нь бол тэнд таньж байгаа байхгүй. Тэр цэргүүд донд байсан. Тэр зарцнараас нь байсан байж магадгүй. Тэгэхээр тэд нар бас сонссон байна тийм ээ. Еврейчүүд Саул мянгыг алж Давид төмийг алав гэж дуулж бүжгэлж байсан гэж. Тэрийг ингэ сануулж хэлж шít. Тэгээ Давид тэр үед юу хийсэн бэ? Давид бол хуурам эхлэх юм хийсэн тийм. Яг цэвэр хуурам эхлэлт хийж байгаа юм. Давид бол эрүүл саруул хийсэн шít. Тэгээ эрүүл саруул биш юм шиг тийм дүр үзүүлсэн мэ. Яг галзуу солиотой хүмүүс. Хаалганы самбар дээр хаалгыг ингээл маажаал тэгээ шүлсээ ингээл сахал руугаа гойжуулаад хүн харахад яг галзуу солиотой гэж харагтаар ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр хаан бол ингээд жигшж чинь те битэмээ манай гэрлөө оруулах гэдэг. Надад ч яг галзуу солиотой юм шиг байна. Яг цэвэр жүжилж чадсан байгаа байхгүй юу? Тэгэд энэ байдлаар Давид дараа нь дуулал 56-гийн 3-т би айх үедээ танд итгэлээ өгдгөө гэв. Давид яг энэ үед бол үнэхээр айцсаар хөтлөлцөө явж исэн. Яг бол Саул алах гэж Саул бүр Давидыг 21 удаа алах гэж уралддаг ш тэ. Тэгээд зүхтаад хаашаа явахаа мэдэхгүй ямар сандаа дайснууд руугаа зүхтаж ирж байгаа ш. Гэхдээ энэний өмнө нөгөө сүмд ороод тахилчтай судлаа хэлдэг те. Би нууц даалгавраар явж байгаа гэдээ худлаа хэлдэг. Тэгээд тэрнээс болоод Саулын тагнуул очичлээ тэр тахилчдыг алсан байдаг штэ. Тэгээд энэ дээр Давид ингээд шууд дайснууд дээр яваад ирж байна те. Дайснуудынхаа бүр
голомт дээр нь хүрээд ирсэн байж. Тэгээд бид нар таньчиж байгаа. Тэгээд танихгүй байсан бол өөр байдалд орох. Яг шууд таньчиж байгаа. Тэгээд Давид бол шууд гэж байна. Айсандаа хуурм ихт хөдлөл дандаа айцсаар байдаг. Айсандаа шууд хуурж мэхлээ гэж бодсон. Тэгээд галзуу хүний дүрд орж байгаа. Гэтэ бурхан бол энэ хуурм мэхлтийг нь хүлээн зөвшөөрөө Давидыг аварж байгаа биш. Давидын итгэлийг хараад Давидыг тэндээс гаргаж байгаа тийм ээ. Тэр дайснууд дундаасаа зүгээр гараад явна гэдэг чинь бурхан хамгаалж гаргаж байгаа л гэсэн үг. Тэгээ бурхан хамгаалаагүй бол тэр заавал нэг л юм учир нь тийм. Есүсийг тэр Назарт чулуугаар хавцал руу түлхэж унгаах гад олон хүмүүс ингээд дундаа хийгээд хавцал руу шахаж хагаад Есүс тэр дундаас өөрөө зүгээр л гараа авчдаг тийм. Яг тэрэн шиг юм яг юм хамгаалалт юм Давид хан дээр бас тавьсан байгаа байхгүй. Тэгээд энийг үзнийхаа дараа тэр дуулал 34-т яг эзний сайныг амсаа. Яаж өөрийн чөлөөлж аварсныг тэр таснаас бүр биетээр аварсан байгаа шүү дээ. Тэгээд тэр дуулал 34-т яг тэр урилгыг биднэрт тэр 34 урилгыг биднэрт илгээж байгаа байхгүй. Та нар эзнийг амсаж үзээч. Тэгэхээр эдгээр чөлөөлөлтөөр бид нар бурхны сайн сайхныг илүү их мэдэрдэг. Та нар өнөөдөр 3 сараас хойш хийгдсэн эдгээр чөлөөлөлтүүдээр бурхны сайныг мэдэрсэн байхаа гэж бодож байна. Тэр сайныг мэдэрсэн бол тэр бурхны сайныг амссан л гэсэн үг байна. Тэр чөлөөлөлтийн тэр цаг руугаа та нар эргэж очиод үзээрэй. Бурхан бидний яг аргагүй, хэцүү, төвөгтэй тийм байдлуудаас авардаг гэж. Йосеф ах нартаа хэлдэг шүү дээ тийм ээ. Ах нар нь ирээд Йосефийг таньчаад одоо хариугаа авах гэвэл айхад чи Йосеф юу гэж хэлдэг. Бүр тэр тайван те. Та нар надад мууг хийх гэж оролцсон ч гэсэн бурхан тэрийг сайнаар эргүүлсэн гэв. Бүр Йосефийг ямар олон юмнаас чөлөөлсөн те. Бүр шорон морон гүтгэлэг олон юмнаас чөлөөлөд бүр тийм Египтийн шадар сайд болгоцсон те. Болгоцсон тэнд байж байгаа шүү дээ. Тэгээд тэнд тайв. Бурхны сайныг аль хэдийн хамсааж мэдчихэд тэрийгэ ах нартаа дамжуулаад тэнд зогсож байгаа байхгүй юу? Тэгээд Ром 8:28. Тэгээд бид нар энэ ишлэгийг бүгдээр уншаа. Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ. Бурхныг хайрладаг хүмүүс гэдэг байна шүү дээ. Давид бурханд хайртай байсан уу? Хайртай байсан тийм. Тэгээд зүрхэнд бурхантай холбоотой ганцхан гэж Давидыг хэлдэг шүү дээ. Бүр тэгч юм хэлдэг бурхан. Баян бурхантай холбоотой. Тэр яагаад зогцсон бэ гэхээр бурхны тосолсон хүнд гар хүрэхгүй гэж үзсэн учраас зогцсон шүү дээ. Бурханд тийм хайртай. Тэгж зогтож байна. Йосеф бурханд хайртай байсан уу? Хайртай байсан тийм. Тэнд ямар ч синагог байхгүй, ямар ч ах дүүс нь байхгүй, нөхөрлөх хүн байхгүй. Дан харь үндэстэн донд бүр муухай бозор шүтээний шүтэг үндэстэн донд бурхнаа хайрласаар байсан шүү дээ. Бид нар хаач бурхныг хайрлаж болно те. Тэгэхээр бурхныг хайрладаг хүмүүс тэгээд түүний зорилгын дагуу дуудагдсан. Давид хаан дуудагдсан байсан уу? Дуудагдсан байсан. Хаан болох тослогоогоо авцсан байсан те. Самуэль хоньны бичээр дээр нэрээ туслаад өгсөн байсан тийм ээ. Йосеф дуудагдсан байсан уу? Дуудагдсан байсан. Бүр тэр жоохон тинейжер хүүхэд багт нь зүү дээр дуудсан гэдгийг хэлсэн те. Аль хэдийн дуудагдсан байсан. Тэгээ ийм хүмүүсийн сайн сайхны төлөө бүх зүйл хамтдаа ажилладаг гэдгийг харуулж байна. Бид нар бурхныг хайрладаг. Хайрладаг тийм. Бид нар дуудагдсан уу? Дуудагдсан. Бүгд дуудагдсан. Бидний төлөө бурхан бүх юмыг ажилуулах уу? Ажилуулна шүү дээ. Энд бид нар итгэх хэрэгтэй.
Бурхан биднийг маш олон зүйлээс чөлөөлдөг. Тэ? Юу юунаас чөлөөлдөг? Цөөхөн юмных нь ингээд жагсаал тэгэл. Хүнээс айх айц. Энэ бол хамгийн том айц бидний донд байдаг. Маш том айц. Сая бид нэр 3 хоног тэр конференц дээр болоход хамгийн сүүлийн чөлөөлтийн залбирал хүнээс айх айц. Хэрго айц зайл гэж бүгдээрээ залбирсан тийм. Энэ хүнээс айх айц бүгдэнд нь байдаг. Энэ бол маш том. Хэрвээ тэр хүнээс айгаад байх юм бол Бурханаас имэж чадахгүй. Бурханаас имэдэг хүмүүс хүнээс айхгүй болдог байна. Бид нар хүнд муухай харагдчихвээ, тэ? Хүнд буруу зүйл хэлчихвээ, тэ? Аав ээжээ сайн, ах дүүсээ сайн, итгэгчдээ сайн, итгэгч ус хүмүүсээ сайн бүх зүйлээс буруу юм хэлчихвээ гэж байна. Дандаа хүнээс айх айц. Тэгэд үхлээс уг нь бол бид нар итгэгч болчоод үхлээс айхгүй болсон байх хэрэгтэй. Гэтэл одоо болтол бид нар үхлээс айх айцтайгаа бас байдаг те. Бид нар үхлээс айцгаа юусан гэхээр би гинт буруу юм ийгээд Бурхан намайг цогцохгүй гэсэн бас нэг тийм айцнууд байдаг. Тэгээ янз бүр юм байдаг. Ирээдүгээс айх айц. Бурхантай харилцаж ирээдүйхээ тухай зөвсөлч иш үзүүлгүүд авч чадахгүй тэгээд тодорхойгүй юмнууд гарч ирэнгүүт ирээдүгээс айгаад эхэлдэг. Бурхан биднийг юусан? Ирээдүйн төлөө битгий санаа зов, тэ? Юу идэх вүлээ, юу өмсөх вүлээ битгий санаа зов гэж хэлсэн шүү. Бид нар ингэ маш их санаа зов. Тэг ганцхан өөрийнхөө ирээдүйн төлөөш өөр хүүхдүүд бусад хүмүүсийн ирээдүйн төлөө янз бүрийн төлөө улс орныхоо ирээдүйн төлөө зовж яа нэтэргээл ингээл бөөн айцуд өөрсдөө оруулж ирдэг. Янз бүрийн аюулаас Бурхан биднийг чөлөөлдөг. Бид нар бол биетээр чөлөөс. Давид хааныг сайн ингээд биетээр чөлөөсөн ч бид нар маш олон аюулаас чөлөөлдөг те. Өвчин, зовлон те. Унах гэж байгаа ангал тэр бүх юмнаас бид нар ингээд чөлөөлдөг. Шүтээнүүдээс чөлөөсөн одоо бид нар итгэвч очиод бид нар өөр шүтээнүүдийг бий өөртөө бий болгочдөг те. Бидний ажил шүтээн болчдөг. Гэр бүл хүүхдүүд шүтээн болчдөг. Хобби бидний хобби шүтээн болчдөг. Найз нар шүтээн болдог. Нэг өөр шүтээнүүдийг бид нар бий болгоод байдаг. Эднээс Бурхан биднийг чөлөөлж болно. Зүүдүүд, аимшигын зүүдүүд тэг янз бүрийн муухай зүүдүүд энэ ч муус үснээс ирж байгаа шүү дээ. Ийм айц бас биднэрт байгаа. Бузар муу зүйлүүд за бүгдийг ингээд тайлбарлах хэцүү энэ артлын нэшлүүдийг та нар тэмдэглэж аваад уншаарай тий. Янз бүрийн дайн тулаан муус үстэй бидний биетээр тулалддаг тэр юм хэрэгтэй. Тэг өөртөө төсөөллөөр бий болгосон зөндөө айцууд байгаа. Бидний яг биет дайснууд байгаа тий. Муус үснээс эхлээд янз бүрийн дайснууд бидний донтолтууд бидний дайсан ингээд зөндөө олон дайсан байгаа тий. Бас шийтгэлээс айх айц тий. Уг нь бол эзний дотор Ишийн дотор байвал бид нарт ял шийтгэл байхгүй гэдэг хад бид нар шийтгэлээс айдаг байгаа. Харанхуйгаас айдаг айцуд байна. Эзэн байхгүй газар харанхуй л юм шүү дээ тийм. За сүнснүүд янз бүрийн сүнснүүдээс бид нар айдаг. Одоо бид нар ингэ сүнснүүдийг ялгаж сурахыг тайлбарлаж яхад улам тэр сүнснүүдээс айгаад тэр буруу. Бид нар айхгүй чөлөөлөгдөл яв гэж тэр утгаар бид нар зааж байгаа шүү дээ. Тэр чинь манай зарим хүмүүс сүнс гэж сонсохоор юу вэ зарс. Тэр юу гэхээр дотор нь тэр сүнс байгаа гэсэн үг байхгүй юу? Тэрнээсээ зүгээр сал тийм. Нэг хүнийг хараад тэр хүнтэй уулзахаар зарс гэдэг юм. Тэр хүн дотор байгаа сүнс өөрт чинь байгаа байхгүй юу? Тэр сүнсүүд чинь бие бинийгээ мэдрээд байна. Ижил цэнгүүд бие бинийгээ хүлээж авдаггүй. Санаж байгаас тийм. Эсрэг цэнэгтэй байж таталцдаг. Тэрийг ойлгох хэрэгтэй. Тэр өөрсдөө тэр сүнснээсээ салах хэрэгтэй байгаа байхгүй. Нэг үг сонсоход нэг хүнийг сонсоход янз бүрийн юм болоод байвал яг өөрөө тэр гомдлын тэр хүнд гомдлын тэрнээсээ салах хэрэгтэй. Тэр айцудаас за айцын сүнсүүд маш олон янз олон айц болгоны тэр сүнснүүдээс бид нар салах хэрэгтэй. Ийм олон зүйлээс эзэн бид нарыг чөлөөлж өгдөг. Сая
сүүлийн бүтэн жилийн хугацаанд энэ зүйлүүд олон юмнаас чөлөөлөгдсөн байх гэж бодож байна те. Өчигдөр Аюун Роман гэдэг иш үзүүлэгч тэнд үг хуваалцсан. Би бол итгэвч болгонд эзэн ингээд өөр тэнгэр элч хамгаалдаг тэнгэр элчнүүд хойролцсон байдаг. Тэнгэр элч нь ингээд хараал байж идэг тэр итгэгчийг юу их нүгэл те. Тэгсэн чинь бид нар залбирахтаа хөрх нэг тийм өгөөж өнөөдөр би ямар өнгөтэй цамц өмсөх үү. Тиймэрхүү ингээд залбирдаг. Тэгэхээр нөгөө тэнгэр элч нар нь хийх юм байхгүй. Байж байгаа юм гэсэн байдалтай тэгдэг. Харин бид нар эзэн надад энэ такомог өгөөч те. Би ингээд байлдан дагуулсан. Би тэнд сайн мэдээ хүргэе гэд ингээд те эсвэл эзний үгийг тунгаглаад зарлахад тэнгэр элчнэр баярлал ингээд хамт үйлчлэгээл босч ирдэг юмаа гэд ингээд ярьжсэн. Тэг бид нарыг тийм байх хэрэгтэй байхгүй. Тийм болох гэж бид нар тийм зүйл бид нарыг сэргээж босох гээд эзэн сайн сайхнаа биднэрт амтлуулах гэдэг байгаа байхгүй юу. Тэ бид нарыг итгэлээрээ алах, итгэлийнхаа дагуу үйлдэж ингэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхэд бид нар өчөөхөө юмнууд гуйгаал тэгээд суугаад гэж болохгүй гэдэг. Бид нар ер нь бурханд хэрхэн итгэсэн байв те. За Иесуст итгэснээр бид нар за одоо бурханд итгэсэн бэхээр бид нар ингээд бурхан байдаг гэдгийг сонссон. Тэгээд бүтээгч бурхан гэдэгт бид нар итгэсэн. Тэр намайг бүтээсэн юм аа. Намайг бүтээсэн гэдгийг бид нар ойлгохгүй бол бурханд итгэж чадахгүй. Үнэхээр намайг бүтээсэн бурхан гэдэг. Тэг ингээд эхлээд сонссон байгаа тийм. Тэгээд дараа нь бүтээгч бурханд ингээд итгэсэн байгаа. Тэгээд юу бурханыг сайн юм байна, хариу юм байна, зөвхт юм байна. Би ер нь яг бурхантай болъё, бурхантай харилцаанд оръё гэд ингээд хүлээж авсан байгаа тийм ээ, хүлээж авсан байгаа. За тэгээд бурханы хүүхд болох үйлдэлээ хийсэн байгаа. Тэр нь Иесусээр дамжиж хийж байгаа тийм ээ. Иесусыг хүлээж авч бид нар бурханы хүүхд болж байгаа. Энэ бол итгэлээр хийгдэж байгаа үйлс. Тэгээд дараа нь итгэлийнхаа дагуу бид нар үйлчлдэг болж байгаа тийм ээ. Сүмч болгонд хамрагдаад хүмүүст үйлчлээд хүмүүсийг аврахын тулд сайн мэдээнд яваад ингэ. Энэ бол бидний бурханд яаж итгэсэн юм арга замууд байж байгаа шүү дээ. Тэгэд бид нар бол одоо байнга итгэлийнхаа дагуу үйлчлэх хэрэгтэй. Үйлчлэх. За зарим хүмүүс итгэлийнхаа дагуу үйлчлэлүүдийг итгэхээс өмнө бурханд бас үйлчлсэн хүмүүс байдаг ш. Зарим хүмүүс зүгээр энэ нэг нутгийнхантайгаа бай тэгэл ирээд хамтаа гээд итгэвч болоогүй мөртлөө бас сүмд үйлчлсэн хүмүүс байдаг байхгүй зөндөө. Тэгээ явцын дунд тэд нар үгийг сонсож ойлгож байгаад бурханд итгэсэн цагтаа л тэд нар итгэвч болох алхманд тавигдана тийм ээ. Тэгээ Иесус хэлэхдээ юу гэсэн? Аав та нарыг над руу авчрахгүй болвол та нар надад итгэхгүй гэж хэлсэн байж байгаа шүү дээ. Бурхан өөрөө сүнсээр ойртуулж өгдөг. Тэгэхээр бид нар бурханы сайн сайхныг сайн бурхан гэдгийг бид нар бол эхлээд мэдэх хэрэгтэй. Яг л бидний өмнө шүтжсэн тэр шүтэнүүдээс өөр байхгүй юу? Маш өөр бурхан гэдэг. Ойлгох хэрэгтэй бол. За бурхан бид нар бурханы сайн сайхныг тодорхойлж үнэхээр чадахгүй. Яг л бидний ингээл итгэл баг багаар нэмэгддэг тийм эдгэл чөлөөл баг багаар алхмаар явагддаг. Тэр болгонд бид нар ингээд сайн сайхныг ингээд хилтэрхийгээр нь мэдрээд яваад байгаа байхгүй юу? Харин бурхан өөрийнхөө сайн сайхныг өөрөө тодорхойлж биднэрт Библиэд хэлж өгсөн байдаг. Гэтэл 33-ын 18-аас 19-д тэгэхэд Мосе өөрийнхөө цог жавхланг надад үзүүлээч. Би танд залбирая гэжээ. Тэр бурхан тэр гэдэг нь бурхан те би өөрийнхөө бүх сайн сайхныг чиний өмнөр өнгөрүүлж эзний нэрийг чиний өмнө тунхаглана. Би нэгүүлс хүнээ нэгүүлсэж өрөвт хүнээ өрөвт болно гэж. Тэг бурханы сайн сайхан бол юу гэхээр яг энэ нэгүүлсэл өршөөл дотор нь байгаа те. Тэг бурхан өөрөө тэрийгээ би та нарт харуулна гэж хэлж байгаа байхгүй. Өөрийнхөө үндэстнийг одоо гаргаад явуулж штэ.
Тэгэхээр та нар бүх сайн сайхныг нэг дор мэдрэх арга байхгүй. Би зөвхөн нэгүс хүнээ нэгүсээд өршөөл үзэл хүнээ өршөөл явхад та нар миний сайн сайхныг харах болно гэж эзэн хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ Бурхны сайн сайхныг яах нь байн гамтлах нь шүү дээ. Байн гамталж явж болно гэсэн үг шүү дээ. За бас Гитлэл 34-ийн 6-аас дараа нь эзэн түүний урдуур өнгөрч эзэн Бурхан өрөвч нэгүүлсэнгүй уурлахтаа удаан ба инэрл хайр үннээр бэлхэн билээ. Тэр инэрл хайрыг мянган үеийн турш хадгалж гэмт хэрэг гин буруу нүглийг уучлдаг. Гэсэн ч тэр гэмтнийг шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн гин буруу 3-4 үеийг хүртэл үр хөвгөд ач нарт нь буулгадаг гэж тунхаглаа гэж. За тэгэхээр эзэн өөрийнхөө сайн сайхныг юугаар тодорхойлж байна? Бурхан өрөвч. Нэгдүгээрт нь өрөвч, хоёрдугаарт нь нэгүүлсэнгүй. Гуравдугаарт нь уурлахтаа удаан. Дөрөвдүгээрт нь инэрл хайртай. Тавдугаарт нь үннээр бэлхэн. Энэ Бурханы сайн сан байхгүй юу? Энэ 5 ямыг л бид нар амтлаад явах юм бол бид нар Бурханыг амтлаад явж яана л гэсэн үг. Бурхан өнөөдөр надад юуг мэдрүүлж байна? Тэ өршөөлөө мэдрүүлж байна уу? Нэгүслээ мэдрүүлж байна уу? Тэ? Надад уурлахтаа удаанаа харуулж байна уу? Инэрл хайраа өгч байна уу? Эсвэл үннийг өнөөдөр надад бэлхэн өгч байна уу? Тэ? Энэ Бурхан өөрийгөө бидэнд амсуулж байгаа гэсэн үг. Тэгээд энэ Бурханы сайн сайхан мянган үеийн турш хадгалагддаг байна, тэ? Бурханы сайн сайхныг амтлаад явах юм бол бид нар тэр уучлал өршөөлийг аваад явах нь шүү дээ. Гин тэр гин буруу нүглийг уучлна гэж байна. Бид нар өршөөл хайрыг Бурханаас аваад явна. Авах болгондоо бид нар Бурханы сайн сайхныг мэдрээд явна гэсэн. Гэхдээ юу гэж вэ? Гэмтнийг шийтгэлгүй орхихгүй. Бид нар буруу зүйл, гэмт хэрэг, гин буруу нүгэл хийсэн байх юм бол шийтгэлээ бид нар амсна. Энд донд Бурхан юу гэж хэлж байна? Би сайн. Тэгээ би нөгөө талдаа яв. Шудраг. Сайн бөгөөд шудраг. Тийм учраас би шийтгэлгүй орхихгүй. Тэгээ бид нар яадаг вэ? Нүглийн урд дагавар бидний амьдрал дээр ажиллаад байгаа чинь тэр нүгэл хийснээ тэр шийтгэл нь болж тэр үр дагавар орж ирээд байгаа юм. Харин Бурхан тэр үр дагаврыг бүр байхгүй болгохын тулд бид уучлсаар явдаг тийм учраас бид нар банк эдгэл чөлөөлт хийгээд. Тэгээ Бурхан шудраг байдлаа юугаар харуулдаг вэ? Эцгүүдийн гэм бурууг 3-4 үеийг хүртэл үр хөвгөд ач нарт нь буулгадаг. Энэ бол Бурханы шудраг. Ерөөл хайр нь бол мянган үеийн турш тийм. Шийтгэл бол 3-4 үе. Сайн Бурхан уу? Сайн Бурхан байгаас тийм. Гэтэ хүмүүс болохоор сайн Бурхан гэдэгт нь дуртай. Харин шудраг гэдэгт нь дургу. Яг шийтгэл авах дургу тийм. Тэгээ энэ дээр болохоор шийдвүрчээр нөгөө Бурханы сайн биш юм гэж бодоод байна. Энэ хоёр ч хоёр өөр Бурханы хоёр өөр мөн чанар байгаа нь ойлгох хэрэгтэй. Бурхан өөрчлөгдөшгүй. Бидний ойлголтоос шалтгаалаад Бурхан өөрчлөгдөнө гэж байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр гин буруу янз бүрийн зүйл хийчихэд бидний амьдрал дээр шийтгэл ирлээ. Өөрийнхөө шийтгэлийг хүлээж аваад дараа нь үр өдөндөө шийтгэл өгөхгүй тул өөрийгөө бүрэн чөлөөлөх хэрэгтэй тийм. Тэр гмийн үр дагаврыг өөрийнхөө дараа үеүүдээс байхгүй болох хэрэгтэй байхгүй юу? Энэ бол эдгэрэл чөлөөлтийн гол юм байгаа байхгүй. Тэгээд Эстер номонд энэ үеийн төлөөл чамайг Бурхан энд хааны гүнж болгосон биш үү? Тэгэхээр энэ үеийн төлөөл та нарыг өнөөдөр эзний хүсэл чуулганд байлгаж байгаа юм биш үү? Энэ асуултыг өөрсдөө тавь. Тэгээд Эстерээр дамжуулаад еврейчүүдийг аварсан тийм. Өнөөдөр өөр үдэн байж байгаа. Тэр шиг өнөөдөр бид нар эдгэр чөлөөлөгдөхөд дараа нь бидний дараа байгаа хэдэн үе
аврагдах уу? Боддоо. Бурхан ийм сайн бурхан. Давид энийг ойлгодог учраас Бурханы сайн сайныг амссан. Тэрийг биднэрт дамжуулж хэлээд байна, тийм ээ. Тэгээд Давид ингэж залбирдаг. Дуулал 25:7. Миний залуу насны нүглийг эсвэл алдаа зөрчлийг минь бүү санаач. Өөрийн хайр инэрлийн дагуу намайг санаач. Эзэн өөрийн сайн чанарын төлөө санаач гэжсэн баг. Давид хичнээн эзэнт хайртай мөртлөө алдаа эндэгдлгүй яваагүй те. Тэрийг мэдж байгаа. Тэгэд тэр бүү санаач гэдэг нь юу гэхээр бүрэн цэвэрлж өгөөч гэсэн үг байхгүй. Та битгий санаж бүрэн цэвэрлэл. Өөрөө бүрэн цэвэрлэхэд нэгдэж гин гэж хэлж байгаа байхгүй. Эзэн бүрэн цэвэрлсэн бол бид нар дахиад тэр нүглийнхаа тухай бодоход, ярихад биднэрт муу сөрөг бодлоод, сөрөг юунууд, мэдрэмжүүд биднэрт орж ирэхгүй. Харин бид нар тэрийг гэрчлэл болгоод хүмүүст ярьцантай би ингэж алдчихсан. Харин намайг эзэн цэвэрлж чөлөөлж гисэн гэд хичнээн олон хүмүүсийн өмнө гараад бид нар ичихгүйгээр, айхгүйгээр ярих зориг зөрөгтэй болдог гэж байгаа. Тэгэхээр дахиад тэр нөгөө адилхан муу сүнсэнтэй хүний хажууд очиход дотор ардсан гэсэн л тэгэхээр болцсон байдаг. Энэ бол бүрэн чөлөөлөлт. Тэгээд Давид би бүрэн чөлөөлөгдсөн учраас та намайг санаач гэж хэлж байгаа байхгүй. Тэгж ингэж залбирч байна. Бурхан өөрийнхөө сайн гэдэг тодорхойлтыг хэлхээс гадна өөрийнхөө сайныг өөрийнхөө бусад бүтээлүүдээр бас тунхагладаг. Тэгээ Бурханы сайн сайхан байдал бидний залбирлын хариултаа авсан тэр үндэс болж өгдөг. Бид нар залбирлын хариултаа яагаад авахгүй нэхэр Бурханы тэр сайн сайхныг бид нар өөрсдөө мэдрэхгүй, амсахгүй байгаа учраас залбирлын хариу ирээгүй байна гэж боддог. За Колосай номын 1:15-18. Тэр гэдэг нь Есүсийг хэлж байгаа. Үл үзэгдэгч Бурханы дүр мөн бөгөөд бүх бүтээлийн ууган нь мөн. Учир нь түүн дотор тэнгэр ба газар дах бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс түүгээр болон түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсийн урд байна. Бүх юмс түүний дотор оршин тогтнодгоо гэж хэлж. Тэгэхээр энэ дэлхий дээр байгаа бүх бүтээл эзний эрх мэдлийнх гэж хэлж байна. Мууч бай, сайн ч хамаагүй. Бүх ноёрхлууд, удирдлагууд гэж хэлж, бүх хаан ширээнүүд гэж хэлж байна те. Сайн муу гэж хэлээгүй тийм. Тэгээд эднэрээр дамжуулаад Бурхан бас өөрийнхөө сайн сайхныг тунхаглаж харуулдаг байна. Байгалийн бүтээлүүд байна уу? Нийгмийн бүтээлүүд байна уу? Хамаагүй. Бүх зүйл Бурханы бүтээл гэсэн үг. Бид нар энэ дэлхийн амьдрал дээр сайн сайхан амьдрахын тулд эзэн бид нарыг тэр байгаа газрынхаа удирдагчдын төлөө залбирч хэлсэн шүү дээ. Тэр яаж ин эзэн сайн сайхнаа харуулах гэдэг байгаа байхгүй өгөх гээд байгаа бид нарт. Тэ? Өнөөдөр бид нар одоо Америкт ирж байгаа хүмүүс зөв виз те зөв статусаа хүсхийн тулд Америкийн засгийн газрын төлөө залбирахаас л аргагүй шүү дээ. Тэр засгийн газараар дамжуулж Бурхан явна шүү дээ. Өөр яаж та нар тэрийг авч чадахгүй. Тийм учраас энд ямар засгийн газар нь хамаагүй залбирах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэр байгаа хоттой тэр сургуулийн дүүргүүд те хүүхдүүдэд зөв сайн сургуульд явуулъя гэж бодж байвал тэр дүүргийн боловсролын ажилтнуудын төлөө залбирахаас л өөр аргагүй. Тэнд ямар хүн байгаагаас үл шалтгаалаад гэсэн үг. Яг бол Бурхан сайн сайхнаа тэр хүмүүсээр сая Давид хааныг дайснууд нь өөрсдөө гаргаа явуулчихж байгаатай л адилхан тийм зүйлүүд болно л гэсэн.
За Адам Ив хоёр болохоор Бурхны сайн сайхныг амсаж мэдрэх ерөөсөө шаардлагагүйсэн. Яг тэгвэл Бурхны сайн сайхан дотор алхчихсан байхгүй юу? Яг тэндээ бүх зүйл сайхан байсан тийм. Ямар сайхан байсан гэдэг Эхлэл номноос харъя л да. Эхлэл 2-ын 5-аас 9. Эзэн Бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй. Газар хаглах хүн байгаагүй учраас хээр талд мод бут хараахан байхгүй. Тариалах талбайд ургамал ногоо арай ургаагүй байжээ. Газар дэлхийгээс манан будан хөрч бүх газрын гадаргууг услав. Эзэн бурхан тоос шорооноос хүнийг бүтээж амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд оршигч болжээ. Эзэн бурхан дорн зүгт эдэнд цэцэрлэг байгуулаад тэдэнд өөрийн бүтээсэн хүнийг авчирч тавьжээ. Эзэн бурхан тэнд янз бүрийн модтыг ургуулсан нь харахад үзэсгэлэнтэй идэхэд сайхан байв. Тэр цэцэрлийн гол донд бас амин мод хийгээд сайн мөг мэдүүлэгч мод байжээ гэтгэж. Тэнд энэ хоёр ямар ч санаа зовох юм байхгүй, ажил хийх шаардлагагүй. Газраас нь чийг ууршаал буцаагаал ингээд чихтэй байлгадаг тийм. Тэр хоёр ч нөгөө нүцгэн хувчин өсөх шаардлагагүй тийм дулаахан. Тэг одооноор бол саунд байгаа хүмүүс шиг л баг байжсан байхгүй. Тэр мод цацж байх тийм үү. Харин Эден цэцэрлэг байгуулад тэнд нь мод ургамал идэх жимсүүдийн бий болгож гисний дараа тэр хоёрыг тэнд агаач тавьсан баг. Тэгээд тэн дотор бурхантай сайхан алхаад ерөөсөө зовох юмгүй алхажсэн. Тэгээд ганцхан тэр сайн мөг модуулагч мэдүүлэгч модноос битгий ид гэж хэлсэн байдагтай энэ дараа. Тэгээд дуулуургүй байдлаасаа болоод идэд бурхны сайн сайхан дотроос өөрсдөө гараад явцсан байж байгаа. Тэгэл бид нар бурхны сайн сайхныг амсаж мэдрэхээс л аргагүй болцсон байж байгаа те дараа үеийг. За энэ дотор бол Адам Евад бол бүх материалыг хангамж, сүнслэг хангамж өгсөн байж те сэтгэл санааны бас бүх тайван байдал бүх хангамжууд байж байгаа байхгүй юу? Харин бид нар өнөөдөр бурхны сайн сайхныг үзхийг хүсэхдээ дандаа материалын талаас боддог. Материалын хангамжтай байх юм бол бурхан надад сайнаа харуулчлаа гэл. Гэтэл бид нар нэг материалыг хангамж авчаад дараагийнхаа материалын хангамж руу яваад байдаг байхгүй юу? Хүмүүсийн тэр шунал барагддаггүй тийм ээ. Тэгэл хүн ямар нэгэн хэрэгцээтэй материалыг мараа хангагдсан. Тэг өвчнгүй байвал бурхан сайн байна л гэж боддог. Хэрвээ тэгэл санхүүгийн асуудалд ороод дороотолд ороод ирэх юм уу эсвэл өвдөд ирэхээр гинт бурханы тэр сайн сайхан хаана байна гэж асуулт тавиал эргэлзээд эхэлдэг тийм. Тэг гинт бурханыг санаал зарим бурханыг буруутгаад тэг зарим нь яг тэр бурханы сайн сайхныг эргээд хайгаад эхэлдэг л тийм. Тэг бурханы сайн сайхан хаана байх вөхөр муу зүйл байхгүй газар байна. Сайн муу хоёр бол эсрэг зүйл тийм. Сайн юм байгаа газар муу юм баг. Муу юм байгаа газар сайн юм баггүй гэсэн. Энэ бол нөгөө физикийн хуулиар харанхуй газар гэрэл байхгүй, гэрэлтэй газар харанхуй байхгүй гэдэгтэй адилхан тийм. Дулаантай газар хүйтэн байхгүй, хүйтэн газар дулаан байхгүй нэгсэнтэй адилхан. Яг тэрнтэй адилхан ойлголтууд байхгүй. Тэгэхээр бид нар бурхантай л хамт байхгүй байгаа юм бол тэнд муу зүйл байгаа л гэсэн үг шүү. Тэгээ бид нар сайнаас салцсан учраас тэр муу зүйл байгаа гэсэн. Тэгээ бурханаас холдсон учраас муу зүйлүүд ороод ирж байна гэсэн утгатай. Тэгэхээр бид нар бурханы сайн сайхныг амсахын тулд юу хийх вэ гэхээр нэгдүгээр нь эзний өмнө бид нар гимшин. Эзнээс холдсон доо гимшин тийм. Эзнээс өхгүй байгаа өршөөл уучлалыг авч чадахгүй байгаадаа муу зүйл хийсэн бол муу зүйл, нүгэл хийсэн бол нүгэл хийсэн гэдэг гимшлийн тухай бид нар зөндөө ярьсан байгаа шүү дээ. Тэгэхээр гимшлээр бид нар буцаад эзний оршихуйд орж тэгээд хайрыг нь аавна.
Тэр Есүсийн хөлийг тослоод үсээрээ арчсан эмэгтэй энэ тухай ярихдаа Есүс юу гэж хэлдэг вэ? Их уучлалсан хүн өөрөө их уучлална те. Бага уучлалсан бага уучлалсан гэсэн утгатай юм Есүс хэлдэг. Тэгээ дараа нь тэр эмэгтэйд өвөлчин уучлагдсан амар тайван дотор яв гэж хэлдэг байхгүй. Тэгээ бид нар тэр санхүүгийн асуудлаар орцсон өвдсөн үедээ яадаг вөхөр амар тайвангүй болчдөг тий. Маш их айц дотор орцсон байдаг байхгүй. Тэгэхээр эзний өмнө бид нар ингээд гэмшээд асуудлаа тавиад заримдаа эзэн эдгэрлийг өгөх гээд багт эдгэрлийг ойлгохгүй хүлээж авахгүй. Хичнээн хүн залбираад байхад тий өөрөө эдгэрлийг хүлээж авахгүй заримдаа эдгэрдэг байхгүй юу? Эдгэрэл маш олон янзаар явагддаг. Тэгэд бас тэрийгэ мэдж авал бас тэрэндээ гэмших юм бол маш олон янз. За тэгээ хоёрдугаарт нь Бурхны дотор орж амарч хорогдох хэрэгтэй байхгүй юу? Бурхны дотор орно гэдэг чинь бол зүгээр л нөгөө шууны дэгдэхээ ээжийн далавчанд орох маш бид нар үд маш их дулаан гэдэг уусаа мэддэг шүү дээ. Өдөн хувцснууд зөндөл өмсч үтсэн байгаа те. Хамгийн дулаахан. Яг тэр өдөн дотор тэр зөөлөн дулаан юм дотор орсон шиг тэгж орж амрах хэрэгтэй байхгүй юу? Бид нэр тэр зөөлөн дулаан мэдрэмж яваад чадвал эзэн дотор бид нарыг амардаг байхгүй юу? Эзэн бид нарыг амар гэж тэр амралтын өдөр гэдэг чинь яг тийм амралтыг өгөх гээд хүсээд байдаг байхгүй юу? Энэ бүтэн сайнны эзний өдөр ирж байгаа амралт байна. Тэр жилийн авж байгаа сабатикалч байна уу? Ер нь амралт гэж байгаа болгон яг тийм амралтыг л эзэн өгөх гээд байдаг гэж бодох хэрэгтэй. За 3 дугаарт нь итгэлийнхаа дагуу эрсдэлтэй үйлдэл хийх хэрэгтэй болдог те. Энэ бол Бурханд найдаж байгааг харуулж. Энэ бол эзний сайныг амсдаг те. Та нар санаж байгаа байна. Даниэлийн 3 найз яла. Бид нар эзнээс өөр юмд мөрөхгүй. Гартаа зухраар. Маш эрсдэлтэй үйлдэл шүү дээ. Тэгээ юм хийж энэ бол эзний сайныг амсдаг. Тэгээд эзэн тэнд ямар ч өссөн ч тэ хуглагтаагаа орж ирдэг. Тэгсэн чинь тэнд гүйж очсон нөгөө хүмүүс шатаад тэр уруу зүгээр гарч ирдэг. Тэнийг Бурханд найдах гэж хэлдэг. Бүх зүйлд яг ингэж 100% найдахыг хэлж байгаа. Тэг өчигдөр энэ дээр бас тэр хаяг бас эзэнд 90% найдахгүй, 99% найдахгүй, 100% найдана гэж хэлсэн. Тэрийг хэлж байгаа. За зарим хүмүүс ингээд эзний сайныг ингээд амсч мэдчихсэндээ л болоо. Тэр гэрчлүүдийн сонсол энэ эзний сайныг мэдчихсэн юм байна. Энэ бол стэйц ер нь цаашаа эзэнтэй юу яахгүй. Бараг унахаар бол алах юм байна гэж бодож итл нөгөө юм чинь ингээд унчихсан явж идэх те. Янз бүрийн байдлаар. Тэрвээ эзний сайныг ингэж амсаж мэдсэн хэрнээ дахин бурууг үлдээд байвал юу болох вэ гэдэг асуулт бас гарч ирдэг. Тэрийг Еврей номон дээр хариултыг өгсөн байна. Еврей 6:5-6 дээр. Бурхны сайн үгийг болон эрх үеийн хүчүүдийг амссан атлаа дараа нь завхаарсан хүмүүс дахин шинжлэгдэн гэмших боломжгүй. Учир нь тэд өөрсдөө Бурхны хүүг дахин зовдолж илэрхий гутамшиг болгодог ажээ гэж хэлсэн шүү дээ. Бид нар нөгөө завхаарлын тухай ярихад ярьжсэн. Энэ дотор сүнсний сэтгэлийн биеийн бүх завхаарл орж байгаа шүү гэж хэлсэн те. Сүнсний завхаарл нь болохоор өөр шүтээд явах. Сэтгэлийн завхаарл нь болохоор өөр хүмүүсийг сэтгэл дотроо бодох. Тэгээ эсвэл урд нь завхаарж исэн хүмүүсээсээ холбоогоо суултаа гэдэг холбоогоо салгаагүй байх. Энэ сэтгэлийн завхаарл. Биеийн завхаарлууд бол яг биеэр амаараа хүмүүстэй завхаарсан, биеэрээ завхаарсан тэр үйлдэлүүдийг хийж байгаа те. Нүдэрээ харж завхаарсан. Нүдэрээ харж хүмүүс шунанд орлсон тэр зүйлүүдийг хийж байгаа гэсэн үг те. Завхаарлын тухай бид нар олон удаа ярьсан ба. Энийг ингээд давтан хийгдээд байх юм бол
шинжлэгдэн гэмших боломжгүй гэж. Чөлөөлөгдөх юм бол яах вэ? Энийг дахиж хийгдэхэ болдог байхгүй юу? Сэн чөлөөлсөн бол ерөөсөө дахиж хийгдэхгүй. Тэр өмнөх ичхүрч арилдаг те. Харин Бурхны сайн сайхныг амссан хүмүүс яах ёстой вэ? Үг рүү тэмүүлэгчдэг. Бурхны үг рүү тэмүүлэгчдэг. Үг өөрөө бас сайн байхгүй юу? Бурхны өгсөн сайн зүйл. 1-р Петр 2:1-3. Тиймээс та нар бүхэл өс онцон залмих хоёр нүур гаргах явдал атаачтай болон гүтгэлэг бүхнийг хайж үгийн цэвэр сүг нэл хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үгээр авралт хүртлэн өсөх юм аа. Хэрв та нар үнэхээр эзний инэрлийг амссан юм бол тэгээ гэж. Тэг гэдэг нь үг рүү тэмүүлэх гэсэн. Үнэхээр эзнийг амссан бол гэж. Тэгээ бид нар эзний тэр сайн сайхныг юуны тулд ингэж амсаад байгаа юм гэхээр Бурхныг Бурхны хүүхдүүд гэдгээ хүмүүст харуулж амьдрах гэдэг байна шүү дээ. Тэгээ Бурхны сайныг тэр хүмүүст харуулж амьдрахаас өмнө бид нэр өөрсдөө Бурхны сайныг амсчих хэрэгтэй байхгүй юу? Энэ нь бол яг нэг утгаараа юу гэвэл одоо бид нар дагалдагч болох гэж яриад байгаа тийм тэрийг хэлээд байгаа. Тийм учраас тэр дагалдагчийн хичээл маш чухал шүү гэдгийг бас давтаад хэлчихье. Бурхан бол одоо шинэ үеийн итгэгч нарт Иесусээр дамжаад яг энэ Бурхныг амсах зүйлүүдийг хийдэг байж байгаа тийм. Нэрийг Иесусээр дамжиж Бурхны хайр өршөөлийг авдаг шүү дээ. Аврагддаг. Иесусийн эрх мэдлээр бид нар муу сүнсийг хөөж чаддаг тийм. Иесусийн илгээсэн ариун сүнсний хүчээр бид нар эдгэрлийг хийдэг, хүлээж авдаг юм байж байгаа тийм. Бас Бурхны хүчийг амсдаг. Иесусээр дамжуулж бид нар Бурхны үгийг нь ойлгодог. Яг л Иесус өөрөө үг, ариун сүнс өөрөө тайлбарлаж ойлгуулж өгдөг. Бас эзнийг бид нар яаж амсдаг вэхээр сүнслэг бэлгүүдээр дамжуулж сүнслэг бэлгүүдийг бид нар хүлээж аваад хэрэглэхтэй тийм. Бас сүнслэг бэлгтэй хүмүүс биднэрт үйлчлэхэд бид нар эзний сайныг амсдаг гэж байна. За бас ирэх үеийн хүчнүүдийг амсна гэдэг. Тэр Еврей номд ирэх үеийн хүчнүүдийг амссан адилхан. Тэгэхээр тэнгэрт болдог тэр зүйлүүдийг бид нар газар дээр амсах боломжтой гэдэг байгаа шүү дээ. Тэнгэрийн тэр амар тайван байдлыг бид нар энд амсч чадна. Бурхны оршихуй дотор орж чадна. Тэр зүйлүүдийг бид нар авч чадна л гэсэн үг. Тийм учраас Давид хаан бид нарыг эзэн сайн гэдгийг амсаж үзээ. Тэгээ эзний дотор хорогдох хүн юутай ерөөлтэй вэ гэж биднэрт тэртээ олон жилийн тэртээ те манай эртний өмнөх үеэс энэ урилгыг явуулсан биз. Нэг амсаа. Эзэн танд талархъя, үнэхээр их талархъя. Та үнэхээр сайн бурхан, та ариун бурхан, та зөвхт бурхан. Та өөрийгөө биднэрт илчлэн харуулж өгдөгт үнэхээр талархан залбирч байна. Бид нар таны сайн сайхныг өдөр тутам мөч тутам амсаж мэдрэхийг хүсэж байна эзэн. Та өөрийгөө харуулаарай, бид нар таны дотор хорогдох болно эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Таны үгийн төлөө сайн сайхнаа харуулдаг тэр бүх үйлдэлүүдийн чинь төлөө, таны ариун сүнсний төлөө, бэлэг аяасуудын төлөө, таны өгсөн ах дүүсийн төлөө, чуулганы төлөө, таны өгсөн удирдагчдын төлөө, таныг сайн сайхан гэдгийг амсуулахад бидэнд өгсөн тэр бүх бүтээлүүдийн төлөө үнэхээр бид нар талархан залбирч байна эзэн. Эзэн танд талархан, үнэхээр их талархан. Эзэн Христийн нэрээр талархан залбирлаа. Амен.